ногоон эдийн засгийг дэмжигч Ариг банк. U6 гаруй утсыг зөвхөн G-Mobile-аас та сард 29 мянган төлөөд U6 гаруй утсыг аваарай. Үндэсний оператор G-Mobile. Ариг банк 18 насныхаа хойд зориулж хусалтай хадгаламжийн баярын сугалаанд таныг урьж байна. Алтан тус бүр сая 800. Тохирол Ариг банкны төрсөн өдөр буюу 12 дугаар сарын 23-нд та хадгаламжаа нээлгсэн үү? За Аялын банк хамт олон энэ удаа Бэлэг улсаас гараад Нидерланд улсаар дайран Парис, Швейцарын Женев гэсэн маршрутаар аяллаа өргөжлүүлж байна. За бидний зорж байгаа эхний газар бол монголчууд. Тэр дундаа Монгол улсын маань хурдан морины хүүхдүүд ихээр очдог. За алдарт Альпин уранд байрлах нэгэн тосгоныг зорж байгаамаа. За тэгэхээр нэвтрүүлгийн банк хамт олон өнөөдөр аяллаа өргөжлүүлж байна. Бэлэг, Франц, Швейцар гэсэн маршрутаар явж байгаа. За хурдны замаар нэлээдгүй хугацааг тууллаа. За өнөөдөр бол нийтдээ 800 гаруй км замыг туулах ёстой байгаа. Гэхдээ манайтай харьцуулчихвал дээ ерөөсөө дандаа л засмал хурдны замаа пум нөөс тийм донцлогоо шорон зам маань байхгүй. Сонирм байгаа ёстой. Бууд царгаад орох юм тий. Тийм бууд царгаад очив. Сэтгэл ямар сайхан байна оо. Тий. Аялын банк хамт олон бас одоо дэлхийн дайдад амьдарч байгаа монголчуудтайгаа бас уулзаж очирч тэднийхээ сэтгэл санааг сонсож үний харваад одоо бас тий хүмүүс яаж амьдарч болдгийг яаж амьдарч байна гэдгийг бас үзээд сайхан байна уу. Тэгэхээр яг ямар маршрутаар яаж явах гэж байгаа манаас харуулах жоох яриад өгч байгаа хаа гэж бодож байгаа. Бид нэр одоо Бельгиэс гараад Францын нутгаар ороод Францын доор байдаг Женевийн ойролцоо байгаа дандаа монголчуудын очдог тийм газар очихгаа явж байна. Дараа нь бид хэд хончоод өглөө Женев рүү явцгаснаа. Тэгээд Женевээсээ гараад бид Парис орно. Парис орж Монгол жижигчин хүрлээтэй очиж уулзсан. За иймэрхүү маркад явж байна да. Энэ бол энэ удаагийн аялын зорилго бол энэ хотуудын соён сайхныг үзэх. Дээр нь энэ хотуудад одоо ажиллаж амьдарч байгаа монголчуудын аж байдалтай танилцах гэдэг ийм зорилгыг тавьсан. За тэгээд энэ зам аргыг бол одоо яриад хэрэггүй. Манайхан тэртээ дөрөв мэддэг болсон. Үнэхээр тасархай. Тэгээд чухам ийм одоо зам харгуй дэд бүтцээ дагаад хүмүүс нь соёлтой боловсон ажил хөдөлмөрийг хийх чин хүсэлтэй болдгийм үү? Эсвэл хүмүүс нь одоо соёлтой боловсролтой ажил хөдөлмөрч болсноор энэ зам нь түүнийг дагаж бий болдгийм үү гэдэг нэг ийм одоо бодууштай юм бас гарч ирж байгаа гэдгийг харах хэрэгтэй. За тэгээд аялал жуулчлал гэдэг бол үнэхээр мундаг юм аа. Энэ Европын орнууд үнэхээр аялал жуулчлалаараа бол маш их мөнгө хийдэг нь бол энэ дээрээс харагдаж байна. За тэгээд эдний үзүүлж харуулдаг юм бол одоо тэр 200-300 жилийн түүхтэй эцэг өвгдийнхөө үлдээсэн тэр нэг янз бүрийн хэлбэр дүрстэй байшингуудаа л үзүүлнэ. Гудамж талбай. За голлон үзүүлдэг юм нь бол энэ байх шиг байна. Бидний өвөг эцэг ч гэсэн одоо эдний өвөг эцгээс илүү гөр хэд дахин илүү тийм түүхтэй агуу өвөг эцэгтэй хүмүүс бол монголчууд мөн. Тэгэхээр тэднийхээ үлдээсэн одоо сайхан байгалийн тогтоц орон нутгийн онцлог. За тэгээд одоо тэр хэдэн зууны түүхтэй хаадуудын амьдарч байсан балгас туйр гэдэг энийг их аятайхан үзүүлээд хөгжүүлээд бас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэлээд боломжийн юм шиг юм санагдаж байна. За тэгээд бас мэдхгүй энэ Европын холбооны монголчуудын хаврын баяр Алтан зул цэцгийн баярт одоо гол зорилго болгоо ирсэн. За тэгээд энэ хүрээнийхээ энэ дагуугаа бол бид өхөн бас тариалалттай их танилцлаа. Цэцэг, алим, лир яаж хэрхэн яаж тариалдаг вэ гэж. Тэгэхээр энэ газар тариалан бол үнэхээр одоо дээд зэрэгт одоо хүрэгтэл одоо хөгжүүлсэн ийм улс бол ерөнхийдөө бол энэ Галланд замун л одоо энэ шингээний нэг хэдэн орон юм шиг байна. Тэгээд энэ нэвтрүүлэг дээрээс манай үзэгчид бас хүн яаж хөдөлмөрлөдгийг, улс орон яаж мөнгө олдгийг, яаж хөгждгийг гэдгийг бас өөрсдийнхоороо хүлээж авах болов уу гэсэн ийм бодол бас төрж байна. За тэгээд энэ хотуудын цэвэр цэмцгэр байдалтай бол одоо ярих юм алга. Хог яагаад байдаггүй юм бэ гэдэг маш ойлгомжтой. Иргэд хог хайдаггүй. Хүн л өөрөө гудамд хогоо хаяхгүй бол тэнд хог бий болохгүй. Түүнээс одоо 1000 уут тараагаад 1000 хогийн сав хийгээд гадуур нь хаяад байвал тэр хогийн сав байгаа л байх нь. Хог бол
байгаа л байх нь тодорхой. Тэгээ энэ болгоныг бол одоо бид хүн бас их бодох ёстой юм шиг байна гэж бодож байна. За тэгээ удахгүй бас их сонин сайхан газруудаар очиод тэгээд ингээд нэвтрүүлгүүдийг хүргэн. За энд бол төгсгөлд нь хэлэхэд бол нэг л хууль үйлчлэнэ. Хэн ажил хийж байна? Тэр амьдрна. Хэн ажил хийхгүй залхуу хойрог байна? Тэр гудамд гарна гэдэг. Ерөөсө ганцхан ийм л хуультай юм байна. За ингээд нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлээ. Нэвтрүүлгийн ивент гэж үндэсний өргөн оператор G-Mobile. За Ариг банкны хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Бид нар энэ Бэлэг Нидерландаар Европт амьдарч байгаа монголчуудын хаврын баяр, Алтан цул цэцгийн баяртаас оролцоод өнөөдөр энэ Франц, Швед гэж явж байгаа. Швейцар гэж тий. Тэгээ бас ийм сайхан Монгол гэр мөрний одоо логотой машин тааралдаад тэгээ та бүхнийг бас осоос уулзж байгаа. Тэгээ өөрсдөө бас танилцуулахгүй даа. Намайг одоо Сенгэгийн Батбаяр одоо эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг Франц улсад. Ирээд одоо 13 жил болж байна. Тэгээ саяхан одоо ингээ шинээр бас ингээ өөрөө бас хуураар ирсэн аж ахуй Монгол гэрээ сурталчлаад тэгээ Монгол майхан хийх ийм санаа төрөөд одоо хийгээд одоо байж байгаа. Борлуулалт тэр байна. Борлуулалт гайгүй одоохондоо эхний жил болохоор яг уу реклам одоо хурдчилгаагаа маш сайн явуулж ийж тэгжээж борлуулалт хийх ажилтаа орж эхэлж байгаа. Одоо хаа зорж байна? Одоо Өнгөрлөө зорж байна да. Өнгөрийн цагсан бөмбөгийн автодын цагсан бөмбөгийн тэмцээнд зорж байна. Европын монголчуудын тэмцээн. Тий. Жилд нэг удаа болдог. Энэ жил Өнгөрт болж байгаа. Энэ монголчуудын маань амьдрал ямар хөө та бүхний одоо хөрш эргэлдээ амьдардаг. Ер нь луудсан хүмүүс бол ер нь гайгүй байгаа. Ер нь тэгэхээр одоо ихэнх нь бараг суурч जैन, зарим нь яг хоо одоо Америкийн шөнө грин карт гэдэг байдаг шүү дээ. Тэрэн шиг орон нутгийн бичиг гэж байдаг. Тэр нь яг хоо жилдээ биднээс Монгол руугаа яваад, ажилдаад Монгол руугаа яваад энэ бол биднээс өөрсний асуудал тэр бол. Тэ. Тэгэхээр ер нь боломжийн амьдрал, боломжийн цалинтай ч байгаа. Тэ. Монголд байгаа найз нөхөд ах トゥ хэлэг нэгтэй монголчуудтай хандаж бас мэдлэгээ хэлж болно. За баярлалаа. Ямар ч юуны өмнө одоо эх орноос хол явж байгаа ч гэсэн одоо бид эх орон цэцгэлгээ бас маш их байдаг. Монголыгаа сурчлаад гадаад орнд гэсэн баг ч гэсэн нэмэр болох юмсан гэсэн хүсэлтэй. Тэгээд нийт монголчууд бие биедээ сэтгэл зайтай бие бинийгээ сайн бодож байгаараа гэж хэлмээр байна. Миний хувьд бол бүгдээрэнд нь наад жаргал сайн сайхан бүхний хүсээ яана. Одоо хүний нутагт амьдрах тийм амар биш. Тэгэл яхаа өөр хүмүүстэй бүгдийн Монгол сэтгэлгээтэй Монголынхаа өв уламжлалыг цааш нь өргөжлөж авч яваасаа л гэж боддог. Өөр Дэлхийн бэлэг гардуулаа энэ одоо дөрвөн бэрх шагаа байгаа. Тэгээд монголчууд бол их түүхийн уртад бас дэлхийгээр нэг цацагдсан одоо ширдгээр цацсан шагаа шиг юм ард түмэн. Тэгээ өнөөдрийн байгаа үндсэн монголчууд маань бас ингээд амьдралын ихээр ийшээ дэшээ бас л одоо хүүхдүүд шагаа наадж байгаа юм шиг энэ цацагдсан юм монголчууд байгаа. Тэгээд би энэ монголчуудыгаа бас энэ дөрвөн бэрх шиг тийм ээ үргэлж ингэж хамтдаа цул байгаасаа гэж бодоод бас наашаа гарахтаа ийм бэлгийг манай баг авч гарсан. Тэгээд энийг бас танд хадгалуул аль зэмэртэй явах болтугай. За баярлалаа. Өдөртөө өрөөл олгож болтугай. Баярлалаа. таасандаа баяртай байгаа шүү дээ. Тэгээд бизнесээ өргөжүүлээд Монголдоо үйлдвэрлэгч болоорой гэж бас хүсмээр байна. За баярлалаа таанаач. Тэгээд манай үзэгчд бас хэрвээ сонирхож байгаа юм бол энд гарч байгаа машин дээр байгаа уцаар ярьж болно. За тэгээд энэ хууц нааш наруулда зурлаач. Энэ дээр одоо Facebook хаяг байна те. Тийм матон гэдэг. Тийм байна. Одоо энэ Facebook хаягаар ороод ингээд энэ сайхан монголчуудаа бас урам хайрлах те. Одоо бизнесийн дэмжээд бас наашаа ирэх юм бол энэ сайхан аяллаа майхныг авах манай монголчуудаа сайхан аялдаг болж байгаа. Гэтэ аль болох гадагшаа биш дотооддоо бид нар өргөн удам нутгаар аялвал маш их юм би тийм ээ үзэх юм тэндэл би. Тэгээ тэрнгээр их аялдаг болсон. Тэгэхээр бас та бүхний бизнес бас Монгол руу оруулах бас хөгжих болов уу гэж би бодож байна. Баярлалаа. Одоо тэгээд энэ одоо миний өмс гангарах хэвээр бодолох байгаамаа. Тэгээд өнөөдөр хүүтэн болохоор би бас бодолох өмс чадахгүй байна. Улаанбаатар хот маань бас хогноосоо салахад их бэлэн болсон. Залуучууд бол ер нь хоггүй Улаанбаатарын төлөө их одоо нэгдэж байгаа. Тэгээ энд гарч байгаа одоо энэ Facebook групп руу бас та бүхэн орж сонирхоорой тийм ээ. Энд бол одоо хогноосоо салъя, хогийг хогийн савнд нь байлгая гэсэн юм уриалгуудыг одоо промошн тэр бол маш их залуучууд хийдэг болсон. Тэгээ биднийг бас энэ аялах боломжоор бол одоо манай G-Mobile корпорац дээр нь одоо Ариг банкны хамт олон бол ивент тэгж байгаамаа гэдгийг бас энэ хэлхийг хүсэж байна. Тэгээд бас монголчуудаа хандаад бас хогноосоо салах уриалгыг нэг хэлэх үү? Тэгэхгүй яг хогноосоо салах юм. Одоо олонний хандаар одоо би нэг дэмжсэн тохиолдолд салах байх гэж бодож байна.
Хүн бүр дор бүрээ өөрөө өөрсдийгөө хичээгээл тэр хогийг л хаяхгүй л одоо тэр байгаль зэвсхэн байх. Германд байгаа нэг чихэрний цаас ундааны лааза хаях биш тийм ээ. Байгаага Германда энд бол хүүхдүүдээ ерөөсө хогийг хаюулдаггүй шүү дээ. Чи заавал хогийн савнд хийх ёстой гэдэг энэ жижигхэн байхаас нь эхлээ заагаад өгсөн бол тэд нар хогоо барьж явахдаа хаамаагаа хаяж сурааг байхгүй. Тэвчж барьж байгаа л яг хогийн сав. Тэрийг бол энэ багаас нь захлах гэж боддог. Тэгэхээр энийг бол одоо манай залуучууд яг ингээд нэгдэд хийгээд эхэлсэн байхгүй юу? За тэгэхээр энэ одоо сайхан юм байна. Тэр хогноосоо сайхан манай байгаль чинь цэвэр штэ манай Монголын байгаль нэрээ. Одоо энэ одоо ингээ хөгжингөө орнуудад харахад бол манай байгалыг гүйцэх байгаль өнөөдөр байна уу байхгүй л байна штэ. Тэр олон жилийн тэрийг л санаж штэ. Яг л тийм л дээ. Байгалаас ургацсан мод чинь цаанаа сайхан үнэртэй. Одоо энэ хиймэл юу чинь тэгээд одоо Европт одоо мод нь бол үнэр байхгүй. Сайхан мод байна. Тэгээд одоо бид ч өөрөө ирэх бол корона одоо ирээд ууланд гараад модоо үнэртэх юм тэгэж аяг боддоо шүү дээ ер нь. Тэг чулуугийн аавал үзэн хагараад байхгүй. Манай Монголын чулуу шиг зүгээр аавалахад хагарахгүй шүү дээ. Яг л тийм дээр юм л ингээл нөгөө хөгжингөө орон хөгжөөгөө орны ялгаад бид нар өөрсдийнхээ орныг муулаад ээж болохгүй л тэр сайхан байгаль ч онгоноор байна л гэдгийг би хэлмээр. Тэгэхээр бидний сайхан их оруудахгүй хөгжих баха. За. Хөгжнөө. За. За баярлалаа. Самдаа сайн яваарай. За бид бүхэн Бельгиэс гараад 1000 гаруй километр замыг хурдны замаар туулаад за зорьсон газараа арай хүрч чадлагүй одоо харанхуй уснаар эндээ хоноглохоор болсон юм. За бид очих газартаа бол тун ойрхон ирээд байгаа. За өглөө эндээс эртхэн хөдлөөд монголчууд ихээр очдог. Монголжуулчдад ихэд дотн ханддаг. За бүх орчноо монгол ахуйгаар тогтчулсан гэх за тэр газрыг сонирхон зорьсоор байна. За тэгэхээр бид бүхэн өчигдөр шин энэ одоо хигэн дээр харж байгаа Ла Крокус Дугуа гэдэг одоо энэ Швейцарын нэг тосгоо юм шиг байна. Энэ газар ирж хонлоо. За бидний очихыг зорж явсан газар бол дээшээ уулуудаа өгсөд байх байсан боловч одоо тэр газрын маань зам одоо уулыг нөхөлсөн түнэл нь нурсан учраас дээшээ бол очих боломжгүй болсон гэдгийг бол нутгийн иргэд хэлж байна. За тийм учраас бид хүн бол энэ буудалд хоноод за энэ дээрээсээ Евро Женев руу буцах ийм төлөвлөгөөтэй болж байна. За яг ерөнхийдөө бол та бүхэн бас манай зураглаачийн дуранд бууснаар энэ хавийн очныг харсан бах их уулархаг хангай газар манайхаар бол одоо их хангай тийм газар бид бүхэн ирж хорлоо хонлоо. За тэгэхээр энэ байгаль бол үнэхээр гайхалтай сайхан юм байна. За дээр нь одоо байгалийн одоо бүтээл дээр нь хүний бүтээл хосолсон үнэхээр юм басгүй сайхан газар бас үзэж энэ дээр чонсондоо төлөйг баяр тавина. Ингээд нэвтрүүлгийг маань ивент гэж байгаа G-Mobile-ийн корпорацийн хамт олон болон Ариг банкны хамт олонд талархсан илэрхийлээ цаашаа аяллаа үргэлжлүүлээд Женевд уулзъя. Ногоон эдийн засгийг дэмжигч Ариг банк. U6 гаруй утсыг зөвхөн G-Mobile-аас тасарт 29,000 төлөөд U6 гаруй утсыг аваарай. Үндэсний оператор G-Mobile. Ариг банк 18 насныхаа хойд зориулж хугацаатай хадгаламжийн баярын сугалаанд таныг урьж байна. Алтан тус бүр сая 800. Тохирол Ариг банкны төрсөн өдөр буюу 12 дугаар сарын 23-нд та хадгаламжаа нээлгсэн үү? За Альпийн нуруу Франц, Герман, Итали гэсэн гурван улсын газар нутгийг дамнан оршдог. За жилийн аль ч улиралд мөс цастай байдаг олон сая жуулчдыг тэр дундаа тусгай сонирхлын аялал жуулчлалыг өөртөө ихээр татсан байгалийн тогтц зөвхий асар урт нуруу юм а. За жилийн дөрвөн улирлыг альж цагт за эндээс харах бол боломжтой. За өөрийн оронтойгоо харьцуулан харвал за Алтай ханга Хинтийн одоо гэсэн гурван том нуруудтай маань төстэй ийм сайхан гайхалтай нуруу. Францын ийм сайхан уулархаг хангай газар байна. За энд бол одоо үнэхээр гайхалтай. Энэ өндөр уулын орой дээрээс бууж байгаа энэ байгалийн өөрийн хур чиг одоо хилдээ хүртэл ингэж орж ирж байна. За тэгээд энэ замынхаа хажуугаар урсаад ингээд доошоо тэр одоо ус зайлуулах сувг руу очих боломжтой юм байна. За энэ бол үнэхээр одоо байгалийн асгүй тогтол сая байгалийн хавтыг нураагаад яг энэ замыг тавихын тулд бол энийг одоо нурааж эвдэлсэн нь бол харагдаж байна. За тэгээд одоо энэ хэдэн метр чи мэдэхгүй энэ асар өндөр дээрээс бол одоо энэ усны туслууд орж иж байгаа үнэхээр бас гайхалтай сайн юм аа. Баян кафе өрд одоо бас манай Монголын Швейцар гэдэг төвсгөл нут Монголын хаймар нут гэх үү. Тэгэхээр одоо нутгатайгаа ингээ харьцуулаад харахад ер нь хэлсэн гэж хэлж байгаа юм. Сайхан байна уу. Тэгээд ер нь бол хүний
гар оролцсон юм гэдэг бол арай өөр байна л да. Байгалийн бүтээл дээр хүний бүтээл хосолцсон тийм ээ. Хосолцсон учраас Хосгүй юм бүтээл бий болсон. гоё юм байна. Тэгээд энийг одоо бас манай Хөвсгөл аймагт бас хэрэгжүүлж аялал жуулчлалын төс нутгаар хөгжүүлэх болоо бас анхаарал. Одоо тэр уулын орой дээр баг хороолол байгуулсан тийм ээ. За дээр хэлсэнчлэн энэ гайхалтай нурууд бол манай улсын 3 том нуруудтай төсөөтэй. За энэ чүүднээс Европ дахь монголчууд Альпийн нурууг зорин ирж энд одоо альва баяр наадмаа хийдэг. За тэрч бүхэл жил бүр тахдаг монголчуудын овоог бас энд босгосон гэсэн юм мэдээ байгаа. За энэ бүхнийг бид үзэгчдэд үзүүлэхээр зорьсон ч харамсалтай. За уулыг нөхөлсөн түнэл зам нурсан нь гэсэн одоо ийм мэдээг авсан учраас бид төхөнд буцхаас өрөөдөө сонголт үлдээгвэ. За түнэлэн зам гэсэн дээрээ нэгэн зүйлийг одоо сонирхуулан хэлэхэд дэлхийн хамгийн урт түнэлэн замыг бол энэхүү алдарт Альпийн нуруунд одоо бүтээж байгаа юм байна. За нийтдээ 57 км үргэлжлэх за түнэлийг аврах том өрөмдөгч машинаар одоо ухаж нөхөлсөн. За энэ түнэл нь одоо Швед, Герман болон Италиг хооронд нь холбох ийм том одоо зорилготой. За 2010 онд эхэлсэн энэ том ажил за 2017 онд ашиглалтанд орохоор одоо ажил нь төлөвлөгдөн одоо ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр бол дэлхийн хамгийн том түнэлэн замыг бол уулыг нөхөлсөн том замыг бол за энэ улсад одоо бий болгож байгаа юм байна гэж ойлгож болох юм. За ерөнхийдөө энэ бүс нутаг бол одоо байгалийн бүтээл, за хүний бүтээл хоорондоо төгс хосолсон, за хүн бүрийн сэтгэлийг өөртөө татсан хосгүй сайхан, за манайхаар бол хангай нутаг юм аа. За энэхүү бид Женев хот руу орж ирж байна. За Швейцарын 2 дахь том хот болох Женев хот нь за хэдэн зууны туршид дэлхийн нийслэл хэмээн одоо нэрлэгдэж байсан. За нэгдсэн үндэсний байгууллага, улаан загалмайн байгууллага зэрэг за инх тайвныг эрхэмлэгч байгууллагууд олноороо байдаг энэ хот нь дэлхийн хамгийн үнэтэй хот бөгөөд за амьдралын чанарын хувьд үнэхээр өндөр түвшинний хот юм аа. За хүмүүлгийн салбар болон олон улсын түвшинд дэх тэргүүлэх зэргийн засгийн газрын бус байгууллагуудад ажиллахыг хүсдэг залуучуудын хувьд бол одоо төгс орчин, төгс хот гэж хэлж болох юм. За манай улсын 800 гаруй иргэд залуучууд энэ хотод одоо ажиллаж амьдарч сурдгаа гэсэн юм тоо баримт бий. За Женев хот нь Швейцар улсын хамгийн олон хүн амтай хот гэж бас мөн нэрлэгддэг. За тус хот нь одоо Рон гол за Женев нураас салдаг хэсэгт байрладаг бөгөөд за жижигхэн нуур тойрсон одоо юм хот гэж ойлгож болох юм. За Женев төрсэн хүн бүрийн үздэг одоо үзхийг хүсдэг тэр зүйлүүд нь юу вэ гэхээр дэлхийн хамгийн том, хамгийн өндөрт оргилдог өвсөн оргилуур энэ хотод байна. За мөн одоо алдартай цэцгэн цагийг бол одоо эндээс харж болох юм аа. За ингээд бид бүхний Женев хотоор аялах аялалтай хамт байгаарай. Тэгэхээр бид бүхэн Швейцарын Женев хотод ирсэн. Яг Женев хотод танилцж байна. За үзэгчтэй бүгд би бас энэ Женевт ажиллаж амьдардаг хамтаатай бас танилцуулж байна. Тэгэхээр хамтаа сайхан. За таймда Женевтэй амьдараад энэ одоо Женевийн алдартай нуур нь за тэгээ энэ хойд 140 м өндөр одоо юм усан оргилуу. Минут нь 500 литр ус шахдаг. Дээшиг оргилдог гэсэн үг л дээ нэгсэн доо. Тэгээ ерөөхдөө бол яг энэ нуурыг тойрсон нэг юм хот юм байна тийм үү? Тийм, нуурыг тойрсон жижиг хот. За тэгээ бидний яг энэ одоо хэсэг болвол яг бүр жуулчдын одоо яг хөл газар тий. Баян дэлхийн олон орны жуулчид маань одоо ирдэрт энэгээр явдаг. Яг хөө Швейцар улс одоо жилд бол нэг 1,500-аас 2 сая жуулчмод байнга халигдаг гэдэг тоо бас баримт байдаг. Ерөөхдөө одоо мөнгө олдог улсын эдийн засгийг тэтгэдэг юм нь бол одоо Швейцарч бахаар алдартай цаг байна. За даатгал байна. Тийм. Мэдээж үндэсний үйлдвэрлэж байдаг байх уу. За цаг, шоколад, за мөн дээрэс нь машины үйлдвэрлэл. За дээрэс нь олон улсын ямар нэгэн одоо экспедиц ч гэдэм үү те. Олон улсын үйл ажиллагаанд маш алдартай да. Амьдрахад хэр хот байна? За надад бол үнэхээр таалагддаг. Яг яагаад ч юм одоо би Европын бусад орноос л Женевт бил үнэхээр одоо яг гэртээ байгаа юм шиг байдаг. Яагаад гэвэл манай монголчууд бас бичгээр төв монголчууд энэ маш олноороо байдаг шүү дээ. За яагаад энэ ч маш олноороо тэр Швейцарын одоо Швейцарт ялангуяа энэ улсад бичгээр төв байдаг вэ гэхээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын тий Европын ассамбле буюу одоо 2 дахь байр нь энэ байдаг. Тэгэхээр биднэрт одоо ямар нэгэн бичгээр төв хүмүүсийн гадуур одоо шалгахаас илүүтэй хүний эрхийг маш хүндэлдэг болохоор айтайхан байдаг л та. Дэлхийн аз жаргалтай хотуудын 3 тийм ээ 3 дарсан. Сайн нөгөө бид нар тоос ажиллагаагаар үзчихсэн. Нэлээд тайван газар юм шиг тийм үү? Тайван. За тэгээд тоо баримтаар их юм бол Швейцар хүн жилд 17.5 кг шоколад иддэг. Тоо жилд нэг өнөө 17.5. Бүр тийм тоо. Гэтэ үнэн бид нар ч гэсэн байнга шоколад иддэг байхгүй. Шоколад үнэхээр амттай. Тэгээд энэ жижиг шажиг тийм тоонууд байдаг. Болгон шоколад. Хар шоколадыг амар үздэг шүү. Эрүүл мэндэ ч гэсэн аюул сайн ингэ. Манай монголчууд бас манай урлаг соёлынхан бас энэ дээр шиг тоглолт хийдэг юм шүү дээ. Тэглгүй яг уу. Ерөнхийдөө бол маш их ирж байгаа. Одоо сүүлийн үед бол дуучид за тэгээд дээрс нь хошин шогийн жүжигчид тий. За одоо бас удахгүй дараамын маань
дуулчид жүжигчд ингээд ирэх гэж байна. За тэгээд энэ тентхийн Германы одоо монголчуудын фестивал эднэрт нөгөө усын дарамт мэдрэмж шатлын жүжигчд гэдэг тийм. Дээрээс нь ингээ Европын тоороос тоглолтуудад маш их ирж байгаа шүү. Гэрээр ээж аваа хэрэг санаж байна. Ээж аваагаа маш их санаж байна. Тэгээд яг одоо энэ үчид ялгамжуулаад тий. Тэгээд ээжтэй хайртай шүү. Охин ингээ хүний нутагт тий сайн байгаа. Тэгээд ямар санаа зовхонгүй утгагүй тэгээд ямар ч байсан сансан ботсон зүйлээ одоо мэдээ сураад тий Монголдоо мэдээж очиж амьдрах байх уу. Одоо ч хэдүүл эндээс тэр нүүбийн байрыг байна. За бүгдээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын яг төв байр гэж үзсэн. Тинчээ 173 орны төв. За мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын бэлэгдэл болсон. Буурхаа болтой сандлаг. За иймэрхүү газруудаас байна. Энэ бас нэг нэлээд тийм интернэшнл хот гэдэг байна шүү дээ. Швейцарын тий залуучуудын одоо шоу зингээ. За ерөнхийдөө бол Швейцарын одоо яг Женев гэдэг яг миний амьдарч байгаа хот бол үнэхээр интернэшнл хот. Яагаад вэ гэхээр олон улсын бүх байгууллагууд байдаг. За хүний эрхийн одоо цагаачлалын байгууллагууд байна, хүний эрх байна, хүүхдийн эрх байна тий. За дээрэс нь одоо ажил эрхлэлт гэх ямар нэгэн олон улсад зөрчигдөж байгаа бүх эрхийн байгууллагууд нь төвний чинь. Тэр утгаараа олон улсын одоо энэ нутгийг Индонез, Норвег тий, Канада, Америк гэх бүх улсын үнэхээр чадвартай чадмаг ажилчид энэ бас ирж олон улсын ажлуудыг хийдэг. За энэ утгаараа бол үнэхээр интернэшнл. За магадгүй та нар өнөөдөр Швейцарын ямар ч бүтээрсэн англи хэлчүүлээд ярина шүү. Асуухад. Одоо ингээд хаашаа чаарсан хог их баг юм аа. Энэ их гайхалтай. Миний бодлоор ингэж бод санагддаг юм аа. Хүн болгоно манай монголчууд болохоор би нэг л юм хэлэхэд хүмүүс гадаад тэрхэр үнэхээр соёлтой болчдаг. Монголчууд ялангуяа өөрснөө. Монголдо очихоор яагаад бид нар ингээд тамхиад очиад юм аа хийжтэй. Энэ айгүй хусргүй байхгүй өөртөө эх орны хайрлахгүй хүний эх орныг хайрладаг. Тэгэхээр ерөнхийдөө хүн хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Яг үнийг хэлэхэд чи өнөөдөр тамхиад татаад хайжлаагаа бол өнөөдөр хусруулаагаа байхгүй юу? Хогийг ерөөсөө хогийн савнд байлгах юм бол хогноосоо бид салчин тий. Түүнээс одоо юу гэдэг учиргүй энэ дал улс төр юм ямар нэг юм байхгүй. Хүн үнэ эхлээд хүн өөрийнхөө хусрага хогийг айлгаж иж дараа нь усынхаа хогийг. За тэгэхээр хандаа тэр энэ Женевийн ямар талбай вэ? За энэ бол Женевийн одоо нэгдсэн үндэсний байгууллагын Европын төв салбар. Хойд харагдж байгаа нүүбийн офис нь тий. А тэгээ энд байгаа энэ сандал их анхаарал татлаа л да. Эвдэрхий сандал өрөөсөө хөлн байхгүй тий. Тэгэхээр энэ сандлын түүхийн талаар үзэгчтэй жоохон мэдээ. За тэгэхээр энэ сандаг маань болохоор 1997 онд яг энэ ч одоо суурин маягаар зүгээр албан ёсны тавиагүй зөвхөн одоо тэр хүний эрхийн конвенц байгуулахын тулд баталгаа олгож энэ сандлагыг тавьжсэн л да. Тэгээ 97 онд тэр конвенцаа байгуулад батлаад тэгээ энэ сандаг маань эвдэрхий сандлага эвдэрхий дарах асуудалтай байхгүй юу? Яагаад гэвэл тэгэхээр ажлаа тэгээ дарах хүн ямар байх ёстой вэ гэхээр ажлаа бүрэн гүйцэд одоо сайн хийх ёстой гэдэг утгыг энэ сандлагаар илүү их гаргахыг хичээсэн болов уу би боддтой. Тэгэхээр яг энэ байгууллагын өөдөөс харуулсан ч гэсэн тий дараа нүүбийн өөдөөс харуулаад энэ олон 100 хэдэн орны одоо чинь туг 197 орны туг байдаг л та. Манай Монголын туг ч гэсэн одоо ингээд энэ чинь харагдчихлаа эндээс. Тэгээд учиртай те энэ дарга нарыг ажилласаа хий. Тэгэхгүй бол энэ эвдэрхийн сандлаар хүн тогтдоггүй шиг унана тийм үү? Тийм яг. Албан тушаалаас амархан буун. Тэгэхээр энэ их гой санаа байна. Монголд бас скватрын талбай дээр те ордондоо харуулад нэг юм сандал тавьчихвал бас зүгээр юм шүү. Тэгэхээр энэ уран баримлч бас Женевийн уран баримлч хийжсэн л да энэ сандлагыг. Яг авдим уу гэж одоо эдгээр ярьжсэн боловч яг түүх болон үлдээхээр энэ чи одоо ингээ байгуулад өдийг хүртэл байгаа л да. Олон хүмүүс хурж ирж бас яадаг. Үз сонирхдаг тий. Ерөнхий яг энэ хөшөөний өөрийн одоо агуулга тэр одоо юуг илэрхийлэх гэсэн гэдэг нь бол гайхалтай санаа. Тий яг байна. За нүмбийн байранд орно те. За тэгвэл За тэгэхээр бид бүхэн Швейцарын Женев хотод байрлах энэ нүүбийн одоо Европт 2 дахь том офис дээр гадаа нь ирсэн байна. За манай орны туг бол одоо энэ дундлын игнэ тэр голд бол одоо харагдаж байна. Тэгэхээр төрийнхөө алтан соёмтой тугийг харах бас сайхан байна. Тэгээд энэ талаар манай хандаа бас мэдээлэл өгнө. За тэгэхээр яг одоо энд туганд 197 орны туг байна л да. Тэгэхээр энэ байгууллага маань өөрөө юу гэхээр яг энэ эргэн тойронгоо бол олон улсын маш олон байгууллагууд байдаг. За жишээ дурдаад хэлэхэд за одоо бидний сайн мэдэх улаан загалмаа нэгдсэн ороо гэж байна тийм үү? Улаан загалмаа хавирган сар олон улсын улаан загалмаа чи өөрөө энэ Швейцараас үүсэлтэй байгууллага шүү дээ. Олон улсын сайн дурын буюу олон хүн туслах зорилттой байгууллага. За үүний одоо яг дараагаар улаан одоо юу юм бэ?
Улаан залгууны 20 сар холбоо байна. За эдгээр ингээд олон улсын байгууллага. За үүнээс гадна олон улсын дөрвөстэй хамгаалах одоо олон улсын байгууллагууд байна. За мөн хүний эрх, хүүхдийн эрх. За тэгээд одоо жишээлбэл гэр бүл салалт тий гэр бүлийн одоо ямар нэгэн бүхэл том байгууллагууд яг энэ хавцаа байна л да ойролцоо. Хавцаар өөрөө бас дөрвөстэйг их сайн хүлээж авдаг юм орон. За тэгэхээр одоо сая бидний мэд хамгийн сүүлд гэхэд Непалд газар хөдлөл боллоо л доо. Тэгэхээр маш олон хүмүүс одоо газар хөдлөхөөсөө дайжиж одоо ямар нэгэн цагаачин хүсэлт гаргаж Швейцар орныг зорж маш их ирдэг. За тэгэхээр бас Швейцар улс энэ тал дээр маш их ажилдаг буюу яг үнэхээр тусламж болсон газар нутгийн дайцсан байгаа энэ улсуудад маш их тусламж хүргэдэг. Тийм хүлээж авахд бол үнэхээр нээлттэй гэж би сонсч байсан. Тэгэхээр бид бүхэн одоо Женевт дэх аяллыг үгээр одоо ингээд өндөрлөн. Энд дээрээс Парис явах юм төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгэхээр Парис хоттой эргэн уулзтаа түр баяртай. Тэгээд нэвтрүүлгийн ивентгэгчээр ажиллаж байгаа ерөнхий ивентгэгч G-Mobile-ийн хамт олон болон Ариг банкны хамт олонд бас баярлж байгаагаа илэрхийлье. Ногоон эдийн засгийг дэмжигч Ариг банк. U6 гаруй утсыг зөвхөн G-Mobile-аас тасаар 29,000 төлөөд U6 гаруй утсыг аваарай. Үндэсний оператор G-Mobile. Ариг банк 18 насныхаа хойд зориулж угсаатай хадгаламжийн баярын сугалаанд таныг урьж байна. Алтан тус бүр сая 800. Тохирол Ариг банкны төрсөн өдөр буюу 12 дугаар сарын 23-нд та хадгаламжаа нээлгэнэ үү?